Дээрээ сайн байцгаана уу? Юуны өмнө нэвтрүүлгээ үзэхээс өмнө лайка дараарай, сабскрайба дараарай. Та нар маань нэвтрүүлгээ үзээд дууссаныхаа дараа бас бусдтай сануулга сэрэмжлүүлэг болгохын үүднээс шеэр хийгээд өгөөрэй. Энэ удаа би та бүхэндээ дөнгөж саяхан интернетэд тавигдсан доктор Филийн шоуны гол дүр болсон нэг эмэгтэйн талаар танилцуулахаар шийдлээ. Учир нь одоо манайд ч гэсэн цахим дурлалын золиос болсон эмэгтэйчүүд зөндөө байдаг штэ. Тиймээс та бүхнийг ч гэсэн ийм хайрын армансын хохирогч нь битгий болоосой. Мөн эргэн тойрны хүмүүстэй иймэрхүү зүйлийг үзүүлж сонсгож тус болоосой гэж бодсон юм. Өнгөрсөн жил буюу 2022 он гэхэд 70,000 гаруй хүн интернет хайр дурлалын золиос болсон бөгөөд энэхүү армансын ловрт сая $300,000 нийтдээ алдсан юм байна. Огт хараагүй, зарим тохиолдолд бүр утсаар ч ярьж үзээгүй, дуу хоолойг нь ч сонсож үзээгүй хүмүүст машин, байр байшингаа хүртэл алддаг. Терри Дарил гэдэг эмэгтэй Facebook Messenger-ээр Рикардо гэдэг залуутай санамсаргүй танилцсан бөгөөд Терригийн хувьд санамсаргүй болохоос биш Рикардогийн хувьд бол жинхэнэ одоо санаатай танилцсан. Танилцаад эхэндээ бол нэг сүдтэй юм болоогүй боловч Рикардоор түүн рүү орой бүр цэцгийн баглааны зураг явуулж үнсэлт дэлгээж сайхан амарсан уу? Өнөөдөр ямар хуу байв да би өнөөдөр тэглээ инглээ гэл санаа сэтгэлээ хуваалцсан сайхан мессежүүдийг явуулж эхэлсэн бөгөөд төлөвлөгөө тэд байнга хоорондоо чаталдаг болж өөрсдийнхөө тухай ярилцахад Рикардо түнд үнэхээр чам шиг ийм сайхан эмэгтэйтэй учирна гэж бодсонгүй. Чиний байгаа төрх ярьж байгаа чинь надад үнэхээр таалагдлаа. Хоёулаа цаашдаа хамт амьдрах талаар ярилцвал ямар уу? Бидний насны хүмүүс энэ талаар ярилцах зүйтэй байх гэж би бодож байна. Явж би чамааг л ер нь бүх насаараа хайж явсан гэдгийг одоо л ойлгож байна. Гэдэл нэг сарын турш өглөө оройгүй байнга мессеж бичилцээд байжснаа. Түлдээ Терри ч одоо өөрийн мэдлгүй түүнээс мессеж хүлээдэг болж өөрийгөө тэтгэврт гараад найз нөхдөдөө хаягдсан, ганцаардсан нэг тийм мэдрэмжтэй байдаг байсан чинь тэр мэдрэмж нь хаашаа чим нисэн алга болоод сэтгэл санаа нь хачин сайхан хөнгөн шингэн болж одоо игээл одоо залуу наснда эргээд очичихсан юм шиг болсон байна. Ингээд нэг сарын турш чатлаад байж итэл Рикардо түүнээс анх удаа мөнгө гуйсан байлаа. Рикардо өөрийгөө крипто валютын бизнес эрхэлдэг бөгөөд байнга л гадаад орнуудаар аялж энэ тухайгаа бол Facebook дээр зураг оруулж тавьдаг байлаа. Тэрээр энэ удаа биткойны хөрөнгө оруулалтынхаа мөнгийг авахар Канада руу очичоод хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөө хүлээгээд байж байсан гэж хэлсэн гинэ. Мөнгө ороод ирмэгцэл буцааж явуулах болно хонгор минь гэдэг гуйсан байна. Иймэрхүү байдлаар бол Терри тэр хүнд ингээ мөнгө өгдөг байсан. Терриг сайндаа л нэг $20,000 явуулсан гэж та бодож байна уу? Үгүй. Тэр эмэгтэй чинь бүр тэрнээс 4-5 дахин их доллар буюу нийтдээ $104,495 Рикардод явуулсан байна. Тэгээ яасан гэхээр нөгөө Рикардо чинь Терриг өөрийнхөө хийдэг биткойны арилжаанд оруулчаад нөгөөдөрч гэдэг юм уу хэсэг хугацааны дараа 7 хоногийн дараа ингээд энэчнээс мөнгө олно. Чи жоохон хүлээж игээд. Ингээд одоо биткойны арилжаа руу бас мөнгнүүдийг хийж гэлсэн. Ингээд Терри өөрийгөө биткойны арилжаанд оролцоод байна гэж бодтол шал өөр хуурамч биткойны арилжаанд оролцоод маш олон мянган долларуудаа зүгээр шал өөр дансанд явуулаад байсан байгаа. Тэр нь ямар ч олон улсын биткойны арилжаанд нэг ч удаа оролцоогүй байсан. Энийг бол сүүлд нь мэдж байгаа юм л да. Тэгжээс нь одоо тэр хоёр чинь нөгөө амьдралын талаар яриа, санаа бодлоо бичилцдэг байсан болохоор энэ минь бидэнд тохирох тун сайхан байшинг би сая Беверли Хиллзд олчихлоо. Гэт нэг байшингийн хаяг дугаарыг мөн зургийг нь явуулаад хоёлаа одоо энэ байшинг худалдаж авъя гэхэд Террид бол нөгөө байшин үнэхээр таалагдсан учраас тгий гэж зөвшөөрсөн. Терри мэдээж Рикардо тэр байшинг одоо өөрийнхөө мөнгөөр худалдаж авч ийн гэж л ойлгохгүй юу. Гэтэл маргааш нь энэ байшинг олдсон дэр нь одоо гялс хямдхан авахгүй бол Беверли Хиллзийн ийм гоё байшин тэгээ ийм хямдхан байшин бол одоо ингээд дахиж олдохгүй тэгэд ч энэ байшин удахгүй дуудлага худалдаанд орох гээд байна гэдэл одоо ятгаж хэлсэн гинэ. Яг одоо ингээд худалдаа авалт тиймэрлэн гэвч одоо миний хөрөнгө оруулалтаас болоод олон сая доллар маань одоо түр хугацаанд хоошлогдчихлоо. Тиймээс чиний мөнгөөр эхлээд худалдаад авчиж болох уу? Тэгэд би чамд буцааж төлнө. Тэр үйл хөдлөх хөрөнгөтэй болчих юм чинь мөнгө нь эргээд орж ирж л таараа. Чи надад одоо ингээ бичиг баримтаа явуулчих. Энэ байшинг чиний нэр дээр худалдаад авчихъя гэж хэлсэн гинэ. Ингээл нөгөө Терри чин гой байшинтай болж байгаадаа баярлал, мөнгөө явуулаад өөрийнхөө бичиг баримтыг хүртэл хувлаад ингээ явуулсан байна. Тун удалгүй байшин түүний нэр дээр шилжсэн тухай мэйл ирсэн бөгөөд өсгөөч баярлаад байж итл. Рикардо шинэ байшингийнхаа гадаа зураг авахуулаад, галтгоондоо орж зураг авахуулаад чатаар явуулжээ.
Хоногийн дараа бас байшингийнх нь бичиг баримтыг шуудан гаргаж ирсэн юм байна. Тэрий чинь өөр ингэсэн байшинтай олчлоо. Одоо удахгүй ингээ гэрлэнгээд тэрийг одоо дүү мүүдэ хэлээд. Эмэгтэй дүү нь болохоор тэрийг санаа сэтгэл зовдөг байсан юм байна л да. Тэгээд тэрийн дүү нь ярихдаа манай эгч дээрээ сүүлийн 2 жилийн турш Facebook Messenger-ээр танилцсан Рикардо гэдэг залуутай найзалж байсан бөгөөд тэрээр эгчтэй маань гэрлэнэ гэж хэлсэн байна лээ гэж ярьсан байна. Тэгээд энэ эмэгтэй дүү нь бол энэ доктор Филийн шоунд оролцож байна лээ. Рикардо өөрийгөө Африк гаралтай Америкийн нэгдсэн улсын иргэн гэсэн бөгөөд Малибу хотод амьдардаг гэж хэлсэн юм байна. Хамгийн сүүлд болохоор би одоо яг Канадад ингээ гацчихад байна. Хөрөнгө оруулалтынхаа мөнгийг хүлээсээр хагаад одоо ийм юм болчлоо. Чи надад одоо буцах зардал болон энд байрлаж байсан буудал хоол ундны зардлыг өгч явуулж туслаач гэсэн байна. Нэвтрүүлгийн хөтлөгч доктор Фил маань өөрөө бол тэгжилээ. Ямар сони юм бэ? Би одоо Канад руу байнга явдаг мөртлөө одоо болтол гацаагүй л байна да гэж хэлээл тэр үзэгчтэй инээлгэж юм лээ. Дээрээс доктор Фил асуусан. Та одоо түүнийг Канадад байгаа гэж бодож байгаа юу гэхэд хамгийн сүүлд тавьсан Facebook-ийн зургаар бол тэгж л харагдаад байна лээ гэж хэлэхэд доктор Фил таныг одоо би тэр залуутай уулзуулъя. Харин тэр залуу чамааг өөртөө хайртаг мэдж байгаа болоо да гэж хэлээд Facebook-ийн жинхэнэ эзнийх нь зургийг харуулад видео коллоор холбогдсон бичлэгээ гаргаж ирж үзүүлжлээ. Тэгтэл нөгөө зургийн эзэн болохоор зураач мэрэгжилтэй Джеймс гэдэг бөгөөд шууд нэвтрүүлгээр гарч ирэхэд бол доктор Филийн шоунд оролцож байгаадаа баяртай байна. Тэгээ намайг Джеймс гэдэг би Канадад биш Калифорнид амьдардаг. Миний энэ зургуудыг хүмүүс ихэвчлэн хайр дурлалын ловрын хэрэгт ашигладгийг би мэдсэн. Энэ зургнуудыг миний Facebook хуудаснаас сулгаалдаг. Би энэ ловрын хэрэгтээ бараг 10-аад жилийн өмнөөс тэмцэж байна. Одоо ч гэсэн энэ хүн нэвтрүүлгийг олон хүн харж байх юм бол би бол та бүхний хуурсан хүн биш гэдгийг ойлгож мэдэх үзье. Би тэрэтээ хизээч видео колл хийж ярьж байгаагүй, уцаарч ярьж байгаагүй. Тэрийч тэр тухай хэлэх байхаа гэж ярьж инлээ. Тэгэхээр зэрэг энэ хүн ч гэсэн хөөрхөн амтан бас зургаа алдаад, нэр төрөө алдаад бас хохирогч болсон хүн юм байна. Тэгэхээр одоо Тэри маань хинтээ ярьж исэн хэрэг. Тэри өөрийгөө мөнгөө бол би ямар ч байсан хоосоо алдаагүй. Яагаад гэвэл би тэр байшингийн эзэмшигч болчихсон гэж бодож исэн чинь тэр байшин хизээч Рикардо гэдэг хүний эзэмшил дээр байгаагүй. Бас хизээч Тэри гэдэг хүний эзэмшилд очоогүй бөгөөд одоо бол борлуулалтын компани дээр борлуулагдах гэж байгаа юм лээ. Энэ нь бол бас бичлэгээр гарч ийн лээ. Тэгэхээр зэрэг яасан байна вэ гэхээр Рикардо магадгүй тэр Беверли Хиллзээр явж байгаа тэр байшингийн гадуур өнгөрч явж байгаад гадна талынхын зургийг аваад тэгээ бас болоогүй тэр чинь нөгөө Тэригийн зургийг жаазлаад ханандаа тавьчихад өөрөө урд талд нь буудан дээрээ санаашараад сууж байгаа бас нэг зураг үзүүлж илээ. Энэ зураг бол мэдээж одоо Photoshop-ийн эвлүүлэг болохыг бол захын хүн хараад л мэднэ. Гэтэл Тэри гэдэг тэр эмэгтэй бол өөрөө настай хүн болохоор тэр зургийг хараад маш их сэтгэлэн догдолж хуурцсан юм байна л да. Хань маань тэнд ингээд байшин авчаад хөөх юм намайг одоо хүлээгээд байшиндаа ингээд гансраад миний зургийг тавьчаад ингээд сууж ийн гэл маш их сэтгэл нөдлсөн юм шиг байна. Тэгээ худалдаж авсан байшин өөрийнх нь нэр дээр байхгүй байгаад дургу нь хүрсэн. Тэрий бол Рикардод энэ тухай хэлээд миний мөнгийг яаралтай өгөхгүй бол би чамайг хуулийн байгууллагад хандана шүү гэж ингэж хэлэхэд Рикардо бол харин түүний өдөөс хэрвээ чи намайг олон нийтийн өмнө ловирчин болгох юм бол эр хүний мөрөөсөл болоод хойноос нь хөөцөлдөж явж байгаад мөнгө төгрөгөө алдсан чамайг л олон нийт буруутган жигших болно. Түүнээс үрш намайг биш. Нэр төрөө харин гутаалахгүй гэж бодож ивэл чи дугаа вэ гэж занл хэлсэн байна. Рикардо бол маш царайлаг, намайг үргэлжил миний эхнэр, миний ханиа гэж дууддаг байсан. Надад бол тийм ч олон найз нөхөд байхгүй. Гэртээ ганцаараа уйдгартай амьдардаг байсан болохоор миний эмэгтэй дүү намайг та гадуур гарч хүн амьтантай уулзч вэ? Болж өгвөл сэтгэл таарсан үнтэйгээ ханилж суу гэх зэргээр хэлдэг байсан болохоор Рикардотой холбоотой олсондоо маш их баярлаж, Рикардотой амьдрахын тулд хамтдаа аз жаргалтай байж хань ижилтэй олж эмэгтэй дүүгийнхаа сэтгэлийг ч гэсэн баярлуулъя гэж бодоод таатай сайхан байдаг байсан. Ингээд би сайн хань ижилтэй боллоо доо гэж бодтол ийм л өөрчөнтэй таарах гэж би үнэхээр түүнийг үзэн ядчихэв. Өнөө орой би очиод шууд дугаараа солино. Facebook-ээс түүнийг блоклно. Одоо дахиж шинэ дугаараа ямар ч хүнд өгөхгүй гэж тэр дарил ярьж инлээ. Ингээд интернетээр хань ижилтэй болох гэж бодоод тэр тусмаа койны арилжаа хийдэг мундаг бизнесмен, царайлаг сайхан гэд бүх юм нь төгс бүрдсэн сайхан хүнтэй танилцлаа гэж бодсон настай эмэгтэй инхүү харамсалтайгаар хохирсон түүх байна. Энэ нэвтрүүлгээр мөн интернетээр 2 дахь удаага маш том хохирч тэр бүхэл доктор Филийн шоунд 2 дахь хохирогчоор орж байгаа 83 настай
нэг эмэгтэйн тухай гарч инлээ. 2 дахь удаага мэхлүүлээд доктор Филийн шоунд орж байгаадаа маш их итсэн бөгөөд 2 дахь нэвтрүүлгийн дараа доктор Филийн өгсөн зөвлөгөөг дагаж интернетэд холбогдохгүйгээр нэг ёсондоо донтолтоосоо салж гэх юм уу та 90 хоног байсны дараа өөрийнхөө бодит хамтрагчийг олсон тухайгаа ярьж байна лээ. Бас нэг Ральф гэдэг 76 настай хүн Германаас өөртөө гэрлэхээр очих гэж байгаа гэсэн эмэгтэйд бол $160,000 өгч алдсан тухай гарч ирлээ. Тэр хүн бол тэтгэврээ маш олон сараар зээлж авч өгсөн юм шиг байгаа. Ингээд $160,000 алдсан байсан. Явуулсан тэ фото зураг нь бол бас фотошоп байгаа байхгүй юу. Тэр нь бол бүр инээдтэй. Настай хүн бол өөр хараагүй юм шиг байгаа. Тэр зурган дээр бол 2 хөлөө ил гаргацсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 2 хөл нь боб бор. Яг эрэгтэй хүнийг шиг тийм амар халиурсан тийм үстэй ч байгаа шиг. Дээр нь бол эмэгтэй хүний цээж залгачсан. Ийм зураг байжсэн. Та бүхэн энэ талаар өөрсдөө дэлгэрүүлж үзхийг хүсэх юм бол тэр доктор Филийн шоуны яг энэ дугаарынхын линкийг би доор тавьчин. Тэгээ та бүхэн тэндээс харж байна. Олон надад бол энэ нэвтрүүлэгт гарч байгаа зүйлсээс юу нь чухал вэ гэдэг талаар та бүхэн төргөн дээрээ гэж утсан. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энд нэг лойрчин болох гарын авлага гэд нэрлэлчмэр нэг номын тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгээ тэр ном нь бол миний сонирхлыг маш их татсан. Тиймээс одоо энэ номын талаар та бүхэнд ярьж өгье. Интернетээр лойр хийгчдэд зориулсан гарын авлага гэж бүр тусдаа 40 хуудастай тийм ном байдгийм байна. Энэхүү ном нь Нигери буюу Нажир улсад хэвлэгдсэн бөгөөд цагаан арьс эмэгтэйчүүдийг өөртөө хэрхэн дурлуулах вэ гэсэн нэртэй ном юм байна. Тэрхүү номонд бол та одоо чухам хэнийг өөрийн байгаа болох вэ? Байгаа хэрхэн судлах вэ? Та байгаа судалж олчихсон бол түүнийг өөртөө хэрхэн хандуулах вэ? Түүнийг яаж өөрлөгөө татах вэ? Тэд ямар үгэнд дуртай вэ? Түүний мөнгийг хэрхэн өөрлөгөө уурсгах вэ? Наривчлсан аргачлалуудыг нэг үрчлэн зааж бичсэн. Зарим нэг залуучууд танилцсангуудаа мөнгө гуйж алдаа гаргадаг. Ингэж бол ерөөсөө болохгүй. Чи маш сайн сонсогч, маш сайн харилцагч нь байж, тэднийг магтаж, хайрлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүл. Тэд чамааг өөрсдөө хайрлахыг нь хүлээх хэрэгтэй. Өнөөдөр чамд ямар байв да гэж аль болохоор тэдэнд халамжтай, хайртай байгаа мэт тийм асуултууд асуу. Шууд мөнгө гуйж бол хизээч болохгүй. Та өөрийнхөө байг тарган махлаг эмэгтэйчүүдээр сонго. Байнга харилцан ярилцаж байснаа гинэт чи шал өөр ханд. 2, 3, 4 хоног ямар ч холбоо байхгүй, 7 хоног ч юм уу холбоо байхгүй болонгууд тэр хүн буцаад чиний хойноос хөөцөлдөх болно. Ойрд ягаад мессеж бичсэнгүй вэ? Ойрд ягаад чимээгүй болчих вэ гэд чам руу өөрөө мессеж бичнэ. Үүнийхэн дараа болж уучлаарай надад маш хэцүү асуудал болсон юм аа гэж хэлнэ. Ямар асуудал юм бэ гэд асуухлаар нь чи одоо мөнгөтэй холбоотой асуудлаа хэлэхэд тэр бол мөнгө өгөхийг чамд өөрөө санал болгоно. Тэрнээс биш мөнгийг гуйж хизээж болохгүй. Гэх мэтчлэн загсан байгаа. Бас болоогүй тэгсэн чинь тэр номон дээр чи ихэвчлэн түүн рүү шөнийн цагаар мессеж ирэх гэж байгаа байхгүй юу? Тэд шөнийн цагаар маш эмзэг байх болно. Учир нь нөхөргүй ганц бие учраас шөнийн цагаар харилцах нь тохиромжтой. Маш их эмзэг байдаг учраас хошин шогийг маш сайн хүлээж авдаг гинэ. Тиймээс чи бэлэн хошин онгоны жагсаалттай байх хэрэгтэй гинэ. Гэх мэтээр энэхүү гарын авлагад чилсэн байдаг юм байна. Ер нь бол энэ номонд бол хошин шог маш чухал, хошин шогийн мэдрэмжтэй байх нь маш чухал гэдгийг бол дахин сануулсан байдгийм байна. Тэгээ мөнгийг шууд гуйж болохгүй гэдгийг мөн их сургасан байдгийм байна. Ерөнхийдөө бол лойвер гэдэг чинь баг явж шинжлэх ухаан болсон юм шүү. Бизнесмен хүмүүс хэдэн мянган долларын бизнесийг хэрхэн яаж эхлүүлэх вэ? Эсвэл одоо төрөл бүрийн технологиудыг яаж эзэмших тухай, эрүүл саруул зөв амьдрах арга замуудын тухай гарын авлага ном тохимол байдаг байсныг бол бид нар мэднэ. Гэтэл одоо үед бүр хэрхэн бусдыг лойрдох тухай бүхэл бүтэн гарын авлага ном бий болчихсон байна. Энд үзүүлж байгаа тэр TikTok бичлэг дээр өөрийнхөө лойрын туршлагыг олон нийтийн сүлжээнд цувралаар тавьж түүгээрээ бол маш олон дагагчтай болсон юм байна. Тэрний ярьж байгаа нь бол ингэж юм л да. Би 5 жилийн дорж Tinder, Facebook, Instagram мөн бусад танилцах вебсайтуудаар явж өөрийнхөө бай болох эмэгтэйчүүдийг олж тэдэнтэй танилцж байна. Тийм болохоор та бол зөвхөн нэг эмэгтэй дээр ажиллах биш, тоо томшгүй олон эмэгтэйчүүдтэй зэрэг харилцаарай. Би бол дор хаяж 50 гаруй эмэгтэйтэй нэг зэрэг харилцдаг байсан бөгөөд одоо би өөрийн гарын авлага болох үз туршлагатай болсон. Эхлээд чи түүнтэй мэндэл
Зүгээр хай гэж болохгүй. Найрсаг мэндэл. Чамд бас хошин шогийн мэдрэмж хэрэгтэй. Чи баг зэрэгэрч барахгүй хошин шогийн мэдрэмжтэй байгаарай. Чамд өөрт чинь инээдтэй санагдаж байж магадгүй ч түүнийг үзэсгэлэнтэй гэж хэл. Чамтай харилцаж байгаа хүн болгондоо нэг бүрчлэн анхаарал хандуул. Болж игэл том биетэй тарган хүмүүсийг ол. Тарган эмэгтэйчүүдийн олонх нь гэрлээгүй эсвэл ганц бие байдаг. Яагаад гэвэл тэд бусдад хайрлагдаагүй байгаа гэдгийг чи мэдж байгаа. Энэ одоо нэгэсэндээ тарган махлаг хүмүүсийн эмзэг ганцаардмал байдлыг ашигладаг байгаа юм шиг байгаа юм л да. Ярилцаж эхлэнгүүтээ түүнд одоо анхаарал тавьж байгаагаа мэдрүүлж хэл. Тэгээд би чамд хайртай, чамтай уулзахыг үнэхээр хүсэж байна. Би танаад зочлохыг хүсэж байна гэх мэтчлэн бич. Тэгэлдээ гэж хэлэх юм бол харин өөдөөс нь би гадаадд байгаа штэ. Би 1 жил энэ дараа очинч гэдэг юм уу? Тэгж хэлнэ гинэ. Одоо яг мөнгөний одоо гадаад руу татах гэж байгаа учраас тэгж хэлэх юм шиг л байна л да. Миний ойлгосноор бол тарган махлаг тарган хүүхнүүд бол хамгийн easy гэж хэлээд байна л да. За тэгэд энэ залуучин бас яран дээр ингэж яриад байгаа. Би хүмүүсийн Instagram, Facebook-д байгаа зургуудыг нь хулгаагаар авч хуурамч аккаунт нээж ордог. Эхний 2-7 хоног тэдэнтэй харилцаад 4-7 хоногийн дараа тэр надад нилээд дасчихсан байх учраас түүнээс мөнгө асуужгүй байна гэж байгаа. Би 2021 онд хамгийн их мөнгө олсон. Ойролцоогоор $30,000. Энэ бол маш их мөнгө. Би тэднээс мөнгө олж байхдаа эцэст би буруугүй гэж санагдаж байсан гэж ярьсан байна. Бас тэгтээ энэ залуугийн бас яг бурууч биш. Энэ хүмүүний хувьд бол оролдлого хийсэн байна. Гэтэл нөгөө эмэгтэй болохоор өөрөө баг юу болов яав тэрнтэй ярилцахын тулд хэд хоног харилцаж байгаад болчингууд чинь яагаад ингээ холбогдохгүй байгаа ингээд тэнгүүт нь өөдөөс нь надад тийм зовлон тохиолдод гэдэг нь би чамд туслая гэдэг ингээ мөнгө өгөх нь шүү дээ. Тэгэхээр мөнгө өгж байгаа хүний бас өөр ихэмж буруу байгаа байхгүй юу? Энэ бол тэгэхээр зэрэг ингэдэг л юм байна л да. Ловирдуулж байгаа хүн бол тэр харилцаж байгаа хүндээ хайртай болж дурлахаасаа илүүтэй тэр үйл явцад нь их дурладаг юм байна л да. Тэр харилцааны үйл явц өрнөлт. Харилцаа гоё өрнөөд, онигоо бичлцээд, сайн уу, өдөр ямар байна гэдэл утсан тэгэл ойр ойрхон жинжин гэл мессеж ирээл Facebook дээр тавьсан шин зургаа гайхуулаад энэ үйл явц өрнөхийн хэрээр хүний сэтгэлийг өөрөө ирэхгүй хөтөлчдөг юм байна л да. Би одоо нэг хүнтэй харилцаж байлаа гэхэд өглөө осоод мессежээ хараад одоо юу ярих уу, юу бичих үү ингээд ахаар чинь үйл явц ингээд өрнөд байхлаар миний сэтгэл аяндаа тэрийг дагаад л хөвсөлзөөд л тэрэндээ хөтлөгдөөд л явна гэсэн утгатай юм байна. Хүн одоо өглөөс ирээл за өнөөдөр би одоо юу хийх вүлээ гэж боддог штэ тий өдрийнхөө үйл явдлыг хэдийгээр уулзаж учирч байгаагүй ч гэсэн нэг хүнтэй харилцаатай олчихсон хүн бол өнөөдөр одоо хэдэн цагт над руу мессеж ирэх бол би одоо ингэсэн тухайга бичээ та гэдэг юм уу тий ямар нэг юм үйл явдлыг ингэ бичих нь штэ за өнөөдөр нэг тим онгоо бичээ даа ч гэдэг юм уу эсвэл одоо ямар юм ирэх болоо ч гэдэг юм уу ингээд ямар нэг юм хүлээлттэй тий нэг өгөлт аавалт нэг дараамар бол нэг тийм харилцаа үсээд юм тий. Иймэрхүү харилцаанаас болоод нөгөө нэг хүний сэтгэлд ийм догдлол бий болчдөг. Тэр догдлол нь бол яг сэтгэл зүрхийг хөтлөө явчихдаг юм байна. Тэрнээс биш тэр яг залуугийн үзэж хараагүй тэр зурганд бол нэг дурлаад байгаа гол нь биш юм л да. Зураг нь таалагдах нь чухал. Гэхдээ тэр нөгөө харилцаж байгаа тэр харилцааны асуудал чинь их чухалуулаа явчихж байгаа. Тэгэхээр зэрэг одоо хүмүүсийн эргэн тойронд байгаа хүмүүс бол жинхэнэ хүмүүс шүү. Жинхэнэ бодит амьд харилцаа шүү. Хэдийгээр одоо чиний хажууд байгаа, таны хажууд байгаа хүн чинь бол танд тийм сонин содон харагдахгүй, шинэ гоё юм хэлэхгүй байж болох ч гэсэн тэр хүн таныг догдлуулахгүй байж магадгүй ч гэсэн тэр бол бодиттой харилцаа. Түүнээс биш тэр тэнд байж байгаа хүн бол таны бодиттой харилцаа биш. Энийг л одоо хүмүүс ялгаж, салгаж ойлгох нь чухал байна. Одоо нөгөө нэг Карле хэлдгээр сэтгэл хөдлөлийг л салга гэдэг нь. Чин билүү уржин билүү бас Тэмүүжин Наран Солонго хоёр танилцсан тухайга нэг нэвтрүүлгээр ярьжсэн. Тэрэн дээр болохоор Тэмүүжин ингээд өдөр болгон Наран Солонго руу мессеж өчтдөг байсан гинэ. Тэгснэ 3-4 хоног огт мессеж өчөхгүй ингээд алга болцсон чинь нөгөө Наран Солонго өөрөө ирэхгүй нөгөө мессежээ хараад яагаад мессеж ирэхгүй наа боддог болсон гэд нийтмийн нэвтрүүлгээр өч билүүдээ нэг яриад байсан. Одоо яг тэрэн шиг байхгүй юу? Эн чинь болол би урд нь бас нэг нэвтрүүлэг дээр ярьжсэн нөгөө сэтгэл алдруулалтын урлагийн нэг арга техник юм байгаа юм л да. Энэний одоо нарийн ширийн гогцоог л ерөнхийд нь ойлгоод авчихад бол иймэрхүү юмд бас залуучууд охтууд минь настаачууд минь хинч байсан яах вэ? Ер нь тэгэл алдахгүй. Одоо миний үеийнхэн бол мэдэх баха 1987-8 оны үед
цэргийн албанд байсан нэг залуу эмэгтэйчүүдэд хорход байсан армангүй л билүү ямаргүй л билээд нэг охинд загтлаар танилцаад тэгээ байнгын загтлаар харилцаад тэр загтал нь бүр тухайн үеийн тэр залуучуудын өмнө сонинд хөвлөгдээд тэр үеийн залуучууд ч ямар мундаг шоронд байгаа казак охинд дурлцсан ямар мундаг залуу вэ гэж тэр хоёрын чинь одоо ингээ хөөрхөн хөөргөөд хэвлэлийн од болгоод тэгэд нэг хэсэг чимээгүй байжсэн. Тэгсэн чинь 93 4 оны үед баха нөгөө охин чинь шоронгоос суллагдаад тэр хоёр гэрлэлээ гээл дахиад буун шуугаан дэгдээл бас сонинд нөгөө л нэг ийм олон жил загтлаар харилцаж байгаад гэрлэлээ гэд хүмүүс бас шуугаал буу юм болсон. Тэр хоёр чинь өөрхийн амтан гэрлээд нэг өлөө 2 жил болсноо тэгээ салцсан. Мэдээж одоо тэдний хувьд бол хөндлөнгийн оролцоонууд маш их байгаа байхгүй юу. Зөв зүгээр л хоорондоо ингээ харилцаж исэн хүмүүсийн загтлыг нь олж авангуудаа сонинд авчаал ийм хайр дурлал гээл. Тэгээд нөгөө хүмүүс чинь тэр үнэн хайр дурлалтаа нэрэж одоо бид нар үнэн хайр дурлалтаач болцсон юм уу гэд нөгөө дүр дотроо ороод ингээд хоёулаа төөрөлдөө явцсан залуу хүмүүс болохоор тэгээд ингээд зөв зүгээр байсан хүмүүсийг казак монгол хоёрын хосгүй үнэнч дурлал гээл баг нөгөө энтгэг кино шиг юм яриа. Эцэст нь яасан нэг дороо ороод амьдрах гэсэн чинь хоёр өөр зан заншилтай, хоёр өөр шашинтай. Тэгээ адаглаад нэг нь олон жил шоронд байчихсан хүн. Гараад ирэхэд тэр нийгэм ямар болцсон байлаа 93 4 онд чинь бүр одоо сүнчгсэн хэцүү болцсон. Шоронгоос гарсан хүн битэл зүгээр байж байгаа ажилтаа мэрэгчлээ хүнч ажилгүй болчихсон. Ийм байсан. Тэгээ хоорондоо бол баг уулзч үзээгүй хүмүүс. Тэгээд зүгээр энэ хүмүүсийн дуйлан шуугаан энэ юунаас болоод хоорондоо гэрлэж байгаа байхгүй юу. Тэр чинь мэдээж амаргүй шүү дээ. Өөрхий одоо тэр хоёрыг бол би хохирогч байдлаар хардаг. Тэгэхээр зэрэг эндээс би юу гэлж гэнэ вэ гэхээр хий дэмээ тийм хийсвэр загтлаар интернетээс хосоо олно гэдэг ийм харилцаанаас бол татгалзах хэрэгтэй. Энэ удаагийн дугаар маань та бүхэнд маань сэрэмжлүүлэг болоосой гэж бодож богинохон дугаар хийсэн шүү. За дараа уулзтлаа баярлаа. Subscribe дараагүй нь дараарай. За баяртай.